Сайн байцгаана уу? Бид бүхэн аз жаргал төрөх зам семинарыг зохион байгуулснаас хойш та бүхэн олон зарчмуудыг мөн аз жаргал төрөх замуудыг ойлгож авсан гэж найдаж байна. Тэгэд өнөөдрийн аз жаргал төрөх зам семинар бол их онцгой байх болно гэдгийг та бүхэнд амлаж байна. Яагаад гэвэл бид маш чухал сэдвийг судлана. За тийм учраас та бүхний би анхаарлаа сайн хандуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд зөвмөрөө энэхүү семинарыг эхлүүлэн эзэн надан залбирэн гуйцгаая. Бидний бүтээсэн агуу эзэн хайрын бурхан минь. Бидэнд маш чухал амьдралын үнэтэй энэ заавруудыг, зарчмуудыг та өгж байгаадах баярлалаа. Одоо эзэн минь бидэнд дамжуулан та ямар их гайхамшигтай хайр ивэлийг үзүүлдэг юм бэ гэдгийг бас мэдүүлж өгөрөө. Тэгээд хүний амьдрал тохиолддог хамгийн бэрхшээлтэй сэдэв болох үхлийн талаар ярилцах үед бидэнд хамт байгаарай. Биднийг удирдах өгөрөө гэж таньсгуулж. Энэ бүгдийг таны хүүгийн нэрээр залбирanгуйл. Амен. За өнөөдрийн сэдэв бол нас барсны дараа юу тохиолдох вэ гэдэг үхлийн талаар сэдэв байна. Үхэл гэдэг бол хүн болгон тохиолддог. Гэсэн мөртлөө хүн болгоны мэддэггүй сэдэв. Хүн төрлөختөн үхсний дагаар юу тохиолддог вэ гэж их ярилцаж тэр талаар бол мэдхийг хүсдэг боловч гэсэн бидний хамгийн их айдаг аимшигтай хувь тавилан бид бүхэн бүрэн ойлгож чаддаг. Шашин шүтлэг болгон янз бүрээр тайлбарладаг. Хүн болгон өөр гэсэн үзэл бодолтой байдаг. Гэвч Библи үхлийн талаар маш онцгой зүйлсийг заасруулж байна. Манай эртний өмнөх 259-с 210 онд Чиншин Хуанди гэж Хятадын хүчирхэг хаан байсан. Энэ хаан бол Хятадын нэлээд амжилттай хаадуудын нэг байсан. Түүхэнд бол нэрээ үлдээсэн. Тэгээд түүний бүтээсэн их том бүтээлүүд гайхамшигуд нь өнөөдрийн хүртэл хүмүүсийг алмаар болж идэг. Түүний нэг нь бол цагаан ирмэг. Тэр цагаан ирмэг босгох ажлыг эхлүүлсэн ийм хаан байна. Мөн тэрээр бол өнөөдрийг хүртэл хадгалагдж үлдсэн олон шавал цэргүүдийг өөртөө бүтээлгэж нас барах үедээ бол хамт бошлуулсан байдаг. Тэгээд өнөөдөр хэрвээ та бүхэн Хятадын төв хэсэг болох Шиан гэдэг хотод очих юм бол тэнд Чиншин Хуанди өөрийн хойд насанд хэрэглүүлэх олон төрлийн эд адгуурс, морь мал тэгээд цэргүүдийг хэрхэн бэлдсэн байсан бэ? Тэгээд хэрхэн тэр нь бол хадгалж үлдсэн бэ гэдгийг очиж үзэх боломжтой. Тэгвэл Чиншин Хуанди нас барсныхаа дараагаар Хятадуудын түгээмэл үзэл болох хойд наснда их эрх мэдэлтэй цэрэг зэвсэгтэй байхын тулд тэр олон гар орчуудыг цуглуулan хойд наснда хэрэглүүлэх орд харш бэлэвсэн эмэгтэйчүүд тэгээд дээрээс нь бол эмэгтэйчүүдийг цэргүүдийг бүтээлгэж хамт бошлуулсан байсан. Тэрээр юу гэж итгэжсэн бэ гэхээр хойд наснда тэр энэ бүх бүтээсэн эд адгуусыг ашиглах боломжтой гэж үзэж байсан. Тэгээд тэрээр бол өөхөхдөө нэр хүндээ хадгалж хаан байрсуудаа хадгалахын тулд өөрийн эрх мэдлээ ашиглан булшинда энэ их олон эд адгуусыг хамт авч авсан. Гэвч түүний үхлийн талаарх ойлголт Библиэлд заасан үхлийн талаарх ойлголттой тис ондоо байж. Тэрээр өнөөдрийн хүртэл энэ бүхнийг ашиглана гэж бодсон байх л да. Гэтэл яг үнэндээ бол түүний бүтээл гэсэн тэр бүх шавар баримлууд нь өнөөдөр газаас ухаж гаргаж ирэн олон улс орны хүмүүст өдрөм болно тавигдсан байна. Гэтэл яг үхэл гэж яг юу юм бэ? Бид хүн нас барсны дагаар юу тохиолдно гэж боддог вэ? Хүн болгон үхлээс айдаг. Гэхдээ үхлийн цаана юу байна уу гэж боддог. Зарим нэг хүмүүсийн хувьд бол үхэл гэдэг нь хамгийн итгэл найдад төрүүлэхээс биш тийм сэдэв байдаг бол бидний хувьд бол үхэл гэдэг бол бидний эзэн бурхныг танилцуулж өгдөг, бидний бурхны агуу хүчийг мэдрүүлж өгдөг тийм сэдэв байна. За тэгвэл хүн үхэхэд юу тохиолдог вэ? Библи үхлийн талаар олон сонирхолтой баримтуудыг дэлгэдэг. Олон шашин шүтлэг мөн олон хүмүүсийн үзэл санаа үүнтэй зөвлөлдөж. Та бүхэн
Үхлийн талаар Библиэлээс их өвөрмөц онцгой үзэл санааг олж авч магадгүй. Тийм учраас та бүхэн энэхүү семинарт маш их анхаарал хандуулаарай. Бид бүхэн анх хүнийг яаж бүтээсэн бэ гэдэг талаар ярилцах хэрэгтэй. Эзэн бурхан дорн зүгт эдийн цэцэрлэг байгуулад тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ гэж Эхлэл номын 2:8 дугаар ишлэлээр өгүүлсэн байдаг. Гэхдээ бурхан хүнийг эдийн гэдэг цэцэрлэгт бүтээгээд тэгээд бол тэнд мөнхийн амийг авч болох амийн моднуудыг суулгаж өгсөн. Хүмүүс мөнх амийг авах тэр модны жимсээс идэх үедээ мөнх амиар тэтгэгддэг байсан. Харин гэтэл тэр цэцэрлэгийн голд сайн ба мууг таниулах жимсний мод буюу бурхныг эсэргүүцэх ийм сэтэл төрсөн тохиолдолд авч идэж болох үз хүн сонголтоо эргэжүүлж болох үз тийм модыг бол суулгасан байсан. Бурхан анхны хүмүүс болох Адам Ева хоёрт энэ жимсний модноос идэж болохгүй. Идсэн өдрөө та бүхэн надаас холдож өөхөх болно гэдгийг тайлбарлаж өгсөн. Адам Ева хоёр цэцэрлэгийн бүх модны жимснээс идэж болох байсан. Гэвч цорын ганц тэр цэцэрлэгийн голд байгаа нэг модны жимсээс идэж болохгүй байсан. Гэтэл муу ерийн сүнс хүнийг мэхэлсэн. Тэрээр Эхлэл номын 2 дугаар бүлгийн 16-17 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Тэгээд бол эзэн бурхан тэр хүнд тушаан ийм өгүүлсэн байдаг. Чи энэ жимсний модноос цэцэрлэгийн аль ч жимсний модноос идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа нэг жимсний модноос идэж болохгүй. Түүнээс идсэн өдрөө та бүхэн үхнэ гэж бол хэлсэн. Харин гэтэл моёрын сүнс Эхлэл номын 3:1 ишлэлдээрээс бурхан та нарыг цэцэрлэгийн бүх модноос бүү идгэж залиг болгосон уу гэж асуусан. Түүний асуулт бол маш хуурамч байсан. Тэр юу гэж хэлсэн мэт бол бурханы тушаалыг яг буруу харуулж хүнд юу гэж хэлж байгаа нөхөр бол энэ цэцэрлэгийн бүх модны жимсээс идэж болохгүй юу гэж асуусан. Еваг уруу татчихсан учраас Ева хариуд нь үгүй ээ. Бидний цэцэрлэгийн бүх модноос идэж болно гэж хэлсэн. Харин цэцэрлэгийн голд байгаа нэг модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн. Хэрвээ тэр модноос идэх юм бол үхнэ гэж хэлсэн. Яг энэ үед нь моёрын сүнс эмэгтэйгийн үгийг өлгөж авсан. Тэр юу ч хэлсэн гэхээр үгүй ээ. Харин ч та нар энэ жимсний модноос идэх юм бол надтай адилхан болно гэж хэлсэн. Тэрээр бол могоо байсан, могоон дүрд хувилдсан байсан. Тэг хүний хэлээр ярьж байсан. Тэгэд юу гэж хэлсэн гэхээр бол би могоо бурхныг эсэргүүцснээс болж энэ жимснээс идснээс болж би хүн шиг ярьдаг болсон гэсэн ийм утгыг илэрхийлсэн байж болох юм. Тэгэд хүнийг уруу татаж та нар энэ жимснээс модноос идэх юм бол нүд чинь нээгдэнэ гэж хэлсэн. Тэгээд та нар бурхан шиг болно. Та нар ерөөсөө өөхөхгүй гэж хэлсэн. Гэхдээ чөтгөрийн худлаг бол Эхлэл номын 3:4 ишлэлээр бичигдсэн байна. Та нар ерөөсөө өөхөхгүй гэсэн ийм худал үгийг моёрын сүнс хүнд хэлж өгсөн. Харамсалтай нь хүн төрлөختөн бурханаас эмээх сэтгэлээ алдаж моёрын сүнсний үгэнд орж сайн ба мууг мэдүүлэх жимсний модноос идсэн. Энэ бол хүн төрлөختний хийсэн хамгийн анхны гим нүгэл байсан. Тэгээд хүний амьдралд бол гмийн үр дүн бий болж гисэн. Бурханаас холдсон, гим нүгэлд автагдсан хүн аажмаар өөхөх болсон. Иймхүү бидэн дээр гмийн үр дүн бий болж гисэн. Гмийн үр дүнгийн эцсийн үр дүн үхэл байсан. Тэмч учраас өнөөдөр хүн төрлөختөн бүхэлдээ гмээс болж нас бардаг болсон. Үхлийг ойлгоё гэж хүсэж байгаа юм бол бид бүхэн амьдрал хэрхэн үүснийг бас дахин судлах хэрэгтэй болж байна. Үхлийг ойлгохын тулд бид амьдрал хэрхэн үүссэнийг судлах хэрэгтэй. За Библиэр ингэж хэлсэн байна. Эхлэл номдэр эзэн бурхан тоос шороноос хүнийг бүтээж амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигчулжээ гэж Эхлэл номын 2:7 дахь ишлэлээр хэлсэн. Бурхан хүний биеийг шороноос бүтээсэн гэж хэлж байна. Өнөөдөр бидний бие ч гэсэн шороноос бүтсэн гэдгийг батлан харуулж идэг. Бид нас болсны дараа бидний бие шороонд буцаж очдог. Тэгээд задраад шороонд буцаж нэгддэг. Хэрвээ бидний цусыг авч үзэх юм бол бидний цус нь олон төрлийн газрын элементүүд байдаг. Бидний
ургасан үс унах үед эсвэл хумсаа авах үед энэ бүх биеэс авсан биеийн одоо нэг хэсэг маань шороондоо буцаж шингэж байдаг. Бурхан хүний биеийг шорооноос бүтээсэн. Гайхамшигтайгаар бүтээсэн. Хүний биеийг эд эсээр хөгждөг, өөрчлөгдөж, шинжлэгдэж, өсдөг, хөгждөгөр бүтээсэн. Тэгээд бурхан хүнийг бүтээсний дараа хамраар нь амин амьсгалыг амьсгалаад хүн амьд оршигч болжээ гэж өгүүлдэг. За тэгвэл нэг томьёо үзцгээсэн мөрөө. Тоос шорооноос хүний биеийг бүтээсэн. Тэгээд хүнд амин амьсгалыг өгсөн. Ийхүү хүн амьд оршигч болж байгаа. За өөрөөр дахиад нэг төсөөлөд үзье л да. Газрын элементүүд, жижиг элементүүд. За тэрэн дээр амьсгал буюу бурхны өгсөн амийг нэмэх юм бол хүн амьд бүтээл болдог. Харин тэгтэл бол үхэл гэдэг бол яг амьдралыг үүсгэсэн энэ үйл явцын эсрэг утгыг агуулж байгаа. За тэгтэл бол Номлогчийн үгс гэдэг номын 12 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж сүнс нь үүнийг өгсөн бурхантай буцхааж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бол үхлийг тайлбарлаж гэж байгаа. Бурхан хүний биеийг шорооноос бүтээсэн, амин амьсгалыг өгсөн. Харин үхэл гэдэг бол яг тэрний эсрэг утга нь. За сүмөрө дахиад нэг томьёо үзцгээе. Хүн амьд хүн. Тэгээд бол сүнс буюу амьсгалыг нь авчи. Амьсгал нь тасалж. Тэнгүүд хүн цогцос болон амьгүй цогцос болон хувирж. За өөр нэг дахиад нэг элемент одоо томьёог үзье. Газрын бичил элементүүд хүний биеийг бүрдүүлж байгаа. За тэгвэл энэс амьсгалыг нь авчих юм бол хүн амьд биш, харин зөвхөн хоосон цогцос болно гэсэн. Энийг бид юугаар тайлбарлаж болох вэ гэхээр бол одоо гэрэл чийдэнгээр бол тайлбарлаж болох юм. За гэрлийг асааханд бол тог хэрэгтэй. За түүнийг амьсгал гэд бодчих. За тэгвэл хүний биеийг гэрлийн чийдэнгээр төсөөлөд үзэж байна. Гэрлийн чийдэн бас шорооноос авсан л та. Шил бол элснээс авдаг. Төмрийг бид газраас бас авдаг. За тэгэхээр бол одоо энэ шилийг бүтээж байгаа, гэрлийн шилийг бүтээж байгаа бүх эд материалууд газраас бий болсон. Тэгээд ойлгочих. Харин хүн түүнийг нь боловсруулаад айгүй сайхан тийм одоо гэрэлтдэг бүтээл болгоч л дээ. Гэтэл дангаар энэр гэрэлтэхгүй. Тэнгүүд тог залгангууд нөгөө нэг гэрэл амь орж эхэлнэ. Одоо асна. Ингээд дулаан ялгаруулна. Гэрэл илч өгнө. Тэгээд бол одоо айл гэр орныг гэрэлтүүлнэ. Юу гэсэн ихтэй бол тухайн гэрлийн чийдэн тогтоо холбогдсноор амь олсон гэсэн үг. За тэгвэл амийг нь яаж таслах вэ? Маш энгийн. Хоёр зүйлийг бол нэгтгсэн. Нэг нь бол газрын элементээс бүрдсэн шил, нөгөөх нь бол тог байсан. За тэгвэл энэ хоёрыг салгах юм бол ямар ч амь үүсэхгүй гэсэн. Үүнтэй адилхан хүнийг бурхан анх бүтээхдээ шорооноос биеийг нь бүтээгээд амин амьсгалыг өгсөн. Тэгээд хүн амьд оршигч болсон. За тэгвэл үүнтэй адилхан үхэл гэдэг бол бурханы анх бүтээсний дагуу амь болон бие махбод хоёрыг салж байгааг илэрхийлсэн тийм үг байна. За Номлогчийн үгс гэдэг ном байна. Тэр номын 9 дэх бүлгийн 5 дахь ишлэлээр ингэж хэлсэн байна. Амьд байгсад нь үхэн гэдгээ мэддэг байтал үхтлүүд нь юу ч мэддэггүй гэж хэлсэн. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр бол Библийн номон дээр үхсэн хүн ямар нэг оюун ухаантай байгаад эсвэл сүнс нь хаанагт хайлаад тэгээд бол оюун ухаантай үйл ажиллагааг явуулдаггүй гэсэн ийм утга санаа хэлж байгаа. Бие махбод амь хоёр нийлжээж амьд оршигч болсон, үзэж хардаг, сонсдог, боддог болсон. Харин энэ хоёрыг салгангууд ямар ч амь байхгүй буюу ямар ч үйл ажиллагаа байхгүй гэсэн. Ийм утга санааг Библи танилцуулдаг. За цаашаа Дуулал номын 146-гийн 3-4 ишлэлээр ингэж хэлсэн байна. Ноёдод бүү ütэг, авралгүй хүний хүүдч бүү ütэг. Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэр газар шороо руу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд нь мөхдөг гэж хэлсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бол бид нар хүмүүст найдаж хүмүүс одоо бидний амьдралыг үйлд мөнхөд итгэх юм шиг бодож болохгүй гэж хэлсэн. Эсвэл хэн нэгэн хүн энэ дэлхийд мөнх амьдрна гэж байхгүй гэсэн утгатай л үг байхгүй. Яагаад гэвэл
Энчээ бичсэн. Түүний сүнс нь гарч явах бөгөөд тэр газар шороогоо буцдаг гэжэлсэн. Яг тэр өдөр түүний бодол санаанууд мөхдөг. Бодол санаа цааш өргөжлөхгүй гэж хэлж байна. Ямар ч үйл явц бодол санаа явагдахгүй гэж. Үхэл гэдэг бол зөвхөн үхэл. Мөхөл гэсэн. Йов номын 14-ийн 21 дэх ишлэлдэр түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч нас болсон хүн тэрийг нь мэддэг үү? Эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэр үүнийг нь ч хайхарч чадахгүй. Тэгэхээр өгсөн хүн бол хүүхдүүд нь нас болсны дараа юу болоод яагаад яваад байна гэдгийг мэдэхгүй гэж би бидэд хэлж байна. Өнөөдрийн бидний боддогоор бол өгсөн хүний сүнс нь хайлаад явчихдаг. Заримдаа хамаатан садан дотны хүмүүс айлгаж ичээдэг. Эсвэл деваажинд очичоод дэлхий рүү харан энэ дэлхийн зовлон гунигтай амьдралыг шилдэн зогсдог юм шигээр төсөөлж идэг. Гэтэл Библиэр тийм зүйлийг хэлдэг. Үхэл гэдэг бол зүгээр бүр мөсөн мөхөл тэнцээ ямар ч бодол санаа үйл явдал өнөхгүй гэдэг тухай хэлсэн. Үхэл Библийн эртний орчуулганд сүнс гэсэн үгтэй холбоотой байдаг. Сүнс гэдэг үгийг бол Библиэлд 1600 удаа ашигласан байдаг боловч гэсэн нэг ч удаа үхшгүй мөнхийн сүнс гэсэн утгаар ашиглаж байгаагүй. Зөвхөн Бурхан л үхшгүй мөнхөд оршигч. Харин Библиэд үхэл бол унталттай адил, нойрсолт гэж 53 удаа дурдсан байдаг. За тэгэхээр бол Библиэлд хэлсэн байна. Библиэлд үхэл гэдэг бол 53 удаа унталт буюу нойрсолт гэж бичигдсэн байна. Харин 1600 удаа тэр ам буюу сүнс гэсэн үгийг ашигласан байдаг. Нэг ч удаа үхшгүй мөнхийн сүнс гэдэг утгатай зүйлийг ашиглав. 1-р Тимот номын 6-гийн 15-16 дугаар ишлэлээс унших юм бол цорын ганц химжээшгүй ирэхэд хаадын хаан эзэдийн эзэн буюу Бурхныг хэлж байна л да. Тэр ганцаараа үхшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хөршгүй гэрлийн дотор оршдог гэж хэлсэн байна. За энэ юу гэсэн үг гэхээр бол зөвхөн Бурхан л цорын ганц мөнх оршигч. Хүн бол хизээч мөнх оршдгүй маа гэдэг тухай хэлж байгаа. Харин мөнх оршигчоос бид нар ам авч мөнх амьдардаг байж. Харин үхэл гэдэг бол бид нар тэр мөнх оршигч амьдралыг тэтгэгч Бурханаас хөндөлсөн гэсэн утгатай. Тэгэл яг л батрэ хэсэг хугацааны дараагаар ямар ч амьгүй болдогтой адилхан бидний ам нас дөнгөж төрөнгүүд эхэлдэг. Тэгэл дуусах тийшээ хандж эхэлдэг. Бид өнөөдөр амьдраад байна гэж бодож байгаа бол ч гэсэн яг бидний амьдрах цаг бол богиносоор байна гэсэн үг. Гэхдээ Библиэр бол мөхөшгүй мөнхийн сүнс гэсэн утга санаа байхгүй. Хүмүүс насраад сүнс нь хаа нэгтээ илэн халиад хаа нэгтээ очиод бодол санаад аливаа нэгэн зүйлийг мэдрээд явдаг гэсэн утгыг Библиэлд огт эсэргүүцдэг. Харин ч хүн үхээд шууд нойрсдог гэж хэлсэн байна. Нойрсолт гэдэг бол их онцгой үг л дээ. Яагаад гэвэл бол заримдаа бид маш их ядарсан үед нүдэ анаал хідэн цаг өнгөрсөйг мэдэхгүй нүдэ нээнгүүд л өглөө болсон байдаг шин. Тэрнтэй адилхан үхэл бол яг түүнтэй адилхан юм а гэж хэлээд байгаа. Хүн өөхөх үед юу ч мэдрэхгүй болно гэсэн утгыг Библиэлд илэрхийлж байгаа. За Эзекиэл гэдэг ном байна. Эзекиэл номын 18-ын 4-р ишлэлдээс нүглийг үлдэх сэтгэл нь өөхөх болно гэж хэлсэн. Нүглийг үлдсэн хүн үхдэг. За тэгвэл хаанаас ийм мөнхийн сүнс байдаг гэсэн үзэл гарч ирсэн болов? Яагаад бидний сүнс ингээд илэн халдаг гэсэн ийм үзэл хаасаагүй дэлгэрсэн болов? Эрдэнэ Египтийн номлолуудыг сулаад үзэх юм бол хүн өөхөшгүй мөнхийн сүнстэй гэсэн ийм үзэл баримтал эрд дээр үеэс бол үүсэж эхэлсэн байна. Эрдэнэ Египтчүүд өөрсдийн хаадыг бурхан гэж тооцдог байсан. Тийм учраас бол өөрсдийн хаадыг мөнх амьдрах ёстой гэж үздэг учраас өөр нэгэн ертөнцид очихоос өмнө биеийг нь бол занданшуулдаг байсан. Ингээд занданшуулаад муминд хийгээд тэгээд бол хадгалдаг байсан. Эсдэгвээс түүний сүнс нь бол бузар муу болж хүмүүст гай гамшиг учруулна гэж итгэдэг байсан. Тийм ч учраас өнөөдөр та бүхэн мэдж байгаа Египтэд том пирамидууд буюу энэ бол яг үүндээ бунхан бариад
Түүндээ бол их хаадын тэр сүнснүүдийг хадгалж барьдаг байсан. Нөгөө ертөнцид байлгаж яддаг гэсэн. Ийм үзэл байсан учраас энэ үзэл нь цаашаа явсараад дэлгэсээр хагаад олон шашин шүтлэг мөн дээрээс нь дэлхийн бүх хүмүүсийн үзэл баримтлал болон хувилж эхэлсэн. Тэгэхээр эрдэнэ шүтлгүүд хүн өхөшгүй мөнхийн сүнстэй гэсэн сургаал дээр үндэслсэн байдаг. Энэ бол тухайн шашин шүтлгүүдийн үндсэн чухал үзэл. Тийм учраас бол хойд нас олон удаагийн боломж гэсэн ийм үзлүүд гарч ирж байгаа. Зарим нэг нь бол деваажинд явдаг өөрийнх нь хийсэн үйлсээс шалтгаалж мууг хийсэн хүмүүс нь шууд үхээд тамдаа явдаг гэж үздэг. Тэгээд тамдаа бол зохиг шийдэглээ халуун хүүдэн там юм уу эсвэл ямар нэг хүнд хүчээр байдлыг туулсны дараа дахин хүн болон төрөх боломжтой гэж үздэг. Мөн тэр нас болсон хүмүүс нь энэ дэлхийд хоргодож үлдээд нэг зорилгоо биелүүлэх ч байдаг юм уу эсвэл одоо дотны хайртай хүмүүстэй сэтгэл нь хоргодоод энэ дэлхийд хоцорчдаг гэсэн ийм бас үзэл байдаг. Тэгэхээр энэ үзэл нь яагаад аюултай байна вэ гэхээр бол энэ үзлээс болж муу ерийн сүнс бидэнд Бурхны талаар буруу ойлголтыг өгдөг, Бурхныг огт мартагдуулж бид нар бол мөнх оршигч юм сүнстэй юм байна. Зүгээр л бие олоод яваад идэг гэсэн ийм үзлийг бий болгож эхэлсэн. Илчлэлт номын 12-ийн 12 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Тиймээс Тэнгэрээ тэнд нутаглагста баярлан хөөрхтөн деваажныг хэлж чинь. Харин газар болон тэнгис золгүй манай дэлхийг хэлж чинь. Яагаад гэвэл чөтгөрв морин сүнс сатан үлэмжих уур хилэнтэйгээр та нар руу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэрээр мэдэж байгаа учраас та нар руу маш их уур хилэнтэйгээр бууж ирж байна гэж хэлсэн. Морин сүнс биднийг мэхлэхийг хүсэж байна. Биднийг Бурханаас холдуулахыг хүсэж байна. Тийм учраас уур хилэнтэйгээр буун ирж биднийг өнөөдөр мэхэлж байгаа. Энэ мэхэлтэй хамгийн том мэхэлт нь үхэлтэй холбоотой мэхэлт байдаг. Буруу шашин шүтлэг хүн мөнх сүнстэй гэсэн номлол дээр үндэслэгдсэн байдаг. Яагаад гэвэл бол хүний мөнх сүнстэй болгосноор хүнийг бол Бурхны хэмжээнд аваач тавьсан. Ингээд бол хүмүүсийг мэхэлж эхэлсэн. Олон янзын хурамч сүнснүүд бий болох. Эсвэл хин нэг алдартай хүний сүнс надад нөлөөлөх тийм боломжуудыг үүсгэн хүмүүсийг мэхэлж эхэлсэн. Яг үүндээ эдгээр нь өгсөн хүмүүсийн сүнс бус харин морин сүнс өгсөн хүний дүр төрхөнд ховлон биднийг мэхэлж байгаа гэсэн. За тэгэхээр бол эдгээрийн жишээнүүд нь мэрэг төлөгт маш их шингэсэн байдаг. Зурхаад одоо шингэсэн байдаг. Дээрээс нь бөө уламжлал, бөө шашинд бол ихэр шингэсэн байдаг. За мөн дээрээс нь бол ид шид. Тэр тусмаа бясалгал, олон төрлийн шашин шүтлэг, хүний сүнс өхөж мөхтгүү гэсэн энэ үзлүүдтэй холбоотой байдаг. Хэрвээ та хэн нэгэн хүнтэй уулзаж өгсөн хүмүүсийн сүнстэй холбоо барих гэж байгаа бол болгоомжлоорой гэж би танд хэлмээр байна. Эсвэл та дотны хайртай хүмүүсийн чинь санагдуулсан зүйлсийг ярьж байгаа. Тань дээр одоо дотны хайртай хүний чинь сүнсээр тодрон ирж байгаа хүмүүс байгаа бол түүнээс болгоомжлоорой гэж та бүхэнд хэлмээр байна. Яагаад гэвэл эдгээр сүнснүүд нь эсвэл тэдгээр хүмүүс нь өгсөн хүний сүнсээр бус харин муу ерийн сүнсээр удирдуулагдсан байгаа гэдгийг Библи онцлон зааж өгч байгаа. Хүн нас ороод шууд нойрсдог гэж хэлзаадаг. Харин гэтэл эдгээр хүмүүс үгүй ээ. Хүмүүсийн сүнс бидний эргэн тойронд байна гэж. Бид нь мэдэхгүй байгаа зүйлсийг минь хэлж өгдөг гэсэн тийм утга санааг илэрхийлээд байна. Зарим нэг хүмүүс бол сүнстэй холбоо ярьдаг. Би бага байхдаа, залуу байхдаа сүнстэй холбоо ярих гэж үдшээс ангийнхантайгаа дайралтсан. Тэгээ яа харахгүй бол тухайн үед би сүнс байдгийг мэн гэж итгэсэн. Яагаад гэвэл бол бидний хэрэгжилжсэн тэр арга бол үнэхээр сэтгэл сэрдгийлэм би бол тэрийг одоо манай ангийн хүүхдүүд хурамчаар хийж үлдээгүй гэдэгт итгэсэн. Гэхдээ би та бүхэн сануулж хэлэхэд ийм төрлийн онцлогоос болж олон хүмүүс оюун ухаанаа алдсан байдаг, морин сүнс шүглсэн байдаг, морин сүнс довтолж галзуурсан байдаг. Тийм учраас та морин сүнсний газар нутаг дээр бити очиж хүл гიშгээч гэж би хэлэх гэсэн. Үхлийн талаар буруу ойлголттой байх юм бол морин сүнс таныг маш амархан мэхлэнэ. Бурхнаас холдуулна. Таны үзэл бодлыг чинь өөрчилнө.
Тийм учраас би таныг үхлийн талаар маш зөв ойлголттой байгаасаа. Яагаад гэвэл энэ ойлголт чинь таныг бас ад жаргалыг мэдрэхэд зөв ойлголттой байхад чинь бас тус болно. Ичлэлт номын 16-гийн 14-дөр ишил дээрээс. Учир нь тэд бол өгсөн хүмүүсийн дүрээр гарч иж байгаа сүнснүүд бол тэмдгүүдийг үлдэн бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр эдгээр нь өгсөн хүний сүнс биш. Өгсөн хүний сүнсээр илэрж байгаа морийн сүнсний чөтгөрийн хийж байгаа ажил гэж ойлгож байна. 2-р Коринф номын 11-14 ишлэлдэрээс Сатан ч гэсэн өөрийгөө чөтгөрийг хэлж байна. Гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг учраас бидэнд гайхах зүйл алгаа. Морийн сүнс чөтгөр бидэн дээр бас өөрийгөө Бурхны тэнгэр элч мэтээр үзүүлдэг гэж хэлсэн. Хэрвээ тэрээр Бурхны тэнгэр элч мэтээр үзэгдэж чаддığım бол мөхөс дорой гим нүгэлтэй хүний хойд дүрээр үзэгдэх маш амархан болж байгаа. Тэрээр биднийг мэхэлдэг. Илчлэлт номын 12-ийн 7-р ишлэл дээрээс Библиэр ингэж хэлсэн байна. Морийн сүнс тэнгэрт дайныг өдөөс. Тэнгэрт дайн болов. Михаил буюу Есүс болон түүний тэнгэрлэгч нар луута тулалдлаа. Морийн сүнстэй тулалдсан гэсэн. Луу болон түүний тэнгэрлэгч нар тулалдаад өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэх чөтгөр ба Сатан гэдэг эрдний могоо доош хаягдлаа гэж хэлсэн. Тэр ганцаараа биш. Маш олон элчнэрээ дагуулan газар руу буусан. Тэгээд тэрээр хүмүүсийг мэхэлж гисэн. Хүмүүст худал хуурмаг, буруу сургаалыг зааж өгсөн. Яагаад тэр худал хуурмаг, буруу сургаал нь морийн сүнсний үйл хэргийг явуулахад тус нэмэр болдог. Тэрээр бидний мэхэлж чадвал, бидний бурханаас холдуулж чадвал дураараа биднийг удирдах, залах, үхэл рүү явуулах боломжтой болох учраас бидэнд буруу үзэл санал болгодог. Хэрвээ та нээлттэй зүрх сэтгэлээр Бурхны үгийг судалж, бусад шашин шүтлгүүдийн үхлийн талаарх ойлголттой харьцуулж судлах юм бол та үннийг ойлгох боломжтой. Яв номын 21-ийн 32-р ишлэл дээрээс түүнийг хүнийг хэлж байна. Булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно. Тэгэхээр хин нэгэн хүний сүнс оршуулга болсон газраас зүхтаагаад хаа нэгтээ явна гэж бити бод. Бити санаа зов. Яагаад гэвэл бол Яв номдэр хэлснээр Бурхан нас болсон хүмүүсийг ингээд чанд хадгалж идэг. Тэр хүмүүсийн сүнс нь хаа нэгтээ халиад ч юм уу ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг Бурхан батлан Яв гэдэг хүнээр дамжуулан Библиэр бичсэн ба. Тэгэхээр өгсөн хүмүүсийн сүнсээр гарч иж байгаа. Тэр хүмүүс бол тэр одоо сүнснүүд бол яг тэр тухайн хүний сүнс биш харин морийн сүнс гэдгийг та баттай ойлгох хэрэгтэй. Яв номын 17-оос 17 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл дээрээс хэрэг бид үхэгсдийн орныг гэр шиг харвал би өөрийнхөө орыг харанхуйд застдаг болно. Хэрэг би тамд очиод амьдардаг байсан бол би бол тамийнхаа бэлтгэлийг хийх байсан гэж хэлсэн байдаг. Юу гэсэн тэр бол там руу яваад хүний сүнс тэнцээ зовж шанал талчлна гэсэн ойлголт байна. Эсвэл деваажинд очиод зовж байгаа энэ хүүхдүүдэд харан деваажинд жаргах биш харин зовж суудаг тийм сүнс гэж байхгүй. Хүн үхэд бүгд булшинд орж нойрсдог гэсэн. Есүсийн дэлхийд ирэх үедээ нойрсон хүмүүсийг сэргээнэ гэж хэлсэн. Дахин амьдуулна гэж хэлсэн. Тэр хүртэл бүгд нойрсон, унтсан байх болно. Ямар ч хүний сүнс энэ дэлхийгээр эргэн тойронд бидэнд уулзгаар ирэхгүй гэж хэлж байгаа. Иохан номын 11-ийн 11-р ишлэлдэр Есүсийн найз болох Лазар хүнд өвчнөд туссан байдаг. Тэгээд тэрээр амьсгаа хураасан. Тэгээ амьсгаа хураасныг нь Есүс мэдээд дагалдагч нартай хандан бидний анд Лазар унтжээ гэж хэлсэн. Гэвч би түүнийг нойрон өссөн сэргээхээр явна гэж хэлсэн. Тэгсэн чи Есүсийн дагалдагч нар түүнийг нь зүгээр нэг жирийн унтсан байна гэж ойлгосон. Нас болсон гэдгээр нь ойлгоогүй. Тэгээд Есүст хандан эзэн хэрэг унтсан бол тэр эдгэрнэ шүү дээ гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан гэжээ. Харин тэд түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж бодож. Тэгтэл Есүс тэдэнд хандан шулуухан Лазар өгсөн. Харин одоо түүн рүү явцгаая гэж айлдлаа. Есүсийн дагалдагч нар Лазар
нас болсон гэдгийг мэдээгүй. За гэвч Есүс бол унтсан гэдгээр Лазарыг үхсэн гэж одоо дүрсэлж байсан. Энэ дүрслэл бол Библиэлд бичигдсэн маш онцгой дүрслэл. Бид бүхэн юу ч мэдлэхгүйгээр одоо унтчихин, гүн нойронд автан унтчихин гэсэн үг. Тэгэд Есүс Лазарыг булшинд хийсний 4 хоногийн дараа түүний булшин дээр очин чулууг нь зайлуулахыг шаардсан. Хүмүүс Есүсээ Лазарын бие аль хэдийн одоо муудаж өмхий болсон байгаа. Бити энэ хаалгыг нонгоолгооч гэж хэлсэн. Гэвч Есүс булшны чулууг холдуулан Лазар гараад ир гэж хэлсэн. Яг энэ үед бол Лазар үхсэн байсан боловч гэсэн агуу эзэн Есүс Христийн амьдралыг тэтгэгч Бурхны хүчээр дахин амьсан. Тэрээр бол биеийг нь бол ороцсон байсан байланган даавуугтайгаа булшнаасаа гарч ирсэн. Тэрээр бол өмнө байсан бие буцаж олж авсан. Энэ хүчийг хүмүүсийг дахин амьлуулах хүчийг зөвхөн Есүс Христ бидэнд өгдөг. Тэрээр бол бидний бүтээсэн, тэрээр биднийг дахин амьлуулах чадвартай. Тэгэхээс бус хүн бол мөнх сүнсийг агуулдаггүй. Эсвэл хаа нэгтээ там димөөсөл диваажинд очиж байршдаггүй. Хүн үхээд бие махбод болон сүнс буюу амин таслагддаг. Тухайн үед хүн юу ч мэдрэхгүй, юу ч сонсохгүй, юу ч үзэж харахгүй. Иохан номын 5 дахь бүлгийн 28 дахь ишлэл дээрээс үннээр би танад хэлье. Үхэгсэд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонсогчд нь харин амьдрах болно гэж хэлсэн. Учир нь булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсон. Гарч ирэх цаг ирж байна. Сайн үлийг үйлдсэн хүмүүс нь амийн амьлалт руу, муу үлийг үйлдсэн хүмүүс ялын амьлалт руу гарч ирнэ гэж Иохан номын 5:29 хэлсэн байна. Энэ ишлэлдэр юу гэж хэлсэн бэ гэвэл хүн болгон дахин амьлуулагдах болно. Хүн болгон шүүлтийн үед дахин амьлуулагдана. Ингээ хоёр хэсэг хуваагдана. Нэг нь авралыг авна, нөгөөх нь мөнхийн үхлийг авах болно. Үүнээс хойш дахин үхэл гэж байхгүй гэж хэлж байна. Бидний ярьж ирсэн эхний үхэл, хоёр дахь үхэл энд яг мэдэгдэх болно. Тийм учраас Есүс энэ дэлхий дээр дахин ирэх үедээ хүн болгоныг дахин амьлуулна гэж хэлж байгаа. Иохан номын 11:25 дахь ишлэлдээс Есүс Марта тандан би бол амьлалт ба ам мөн. Надад итгэдэг хүн өхөвч амьдрна гэж хэлсэн. Есүс бидэнд ам амьдралыг бэлгэлсэн. Есүс биднийг мөнхийн амьтаа болгосон. Харин бид бүхэн гим нүглээс болж мөнхийн амьаа алдсан. Гэвч Есүс бидэнд дахин босож ирж бидний асуудлыг шийдэж өгч бидэнд мөнх амийг буцаан авах боломжийг нээж өгч байгаа. Тэр бол дахин амьлалт биднийг дахин амьлуулна гэж амласан. Тийм учраас тэр удахгүй ирж дэлхийн төгсгөлийн цаг үед буцан ирж биднийг үхлээс дахин амьлуулна гэж амлаж байгаа. 1-р Тесалоник номын 4:13 дахь ишлэлээс харин ах дүү нараа нойрсон буюу нас болсон хүмүүсийн талаар та нарыг мэдэхгүй байхыг бид хүсдэггүй. Эсвэгээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах үе. Учир нь эзэн өөрөө тушаалын үхтэй. Тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амьлах болно гэж 1-р Тесалоник номын 4:16 дахь ишлэлээр хэлсэн байна. Цаашаа үргэлжлүүлэн энэ сайхан ишлүүдийг уншаад үзэх юм бол бид бүхэн мөнхийн үхлийг авах тийм шийтгэлийг Есүст даалгаж өгсөн. Тийм учраас бид бүхэн аврагт боломжтой болсон. Есүс бидэнд анх амьдралыг өгсөн, одоо дахин амьдралыг бэлгэлнэ гэж хэлж байгаа. 1-р Тесалоник номын 4:17 дугаар ишлэлдээс дараа нь амьд хийгээд үлдсэн бид дахин амьлсан хүмүүстэй хамт агаар мандалд эзэнтэй уулзахаар үүлэнд өргөгдөж тэнхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Есүс Христийн дэлхийд ирэх үед Есүст итгэсэн хүмүүс төрүүлэн дахин амьлуулагдах болно гэж хэлсэн. Тэр үед Есүс ирэхэд амьд байсан итгэгчид нүд ирмхийн зур өөрчлөгдөж хамтдаа нийлэн Бурхны хаан тус руу очино. Хаан ширийг заламжилж авна гэж хэлсэн. Тэгэхээр бол үхэл гэдэг бол бүхний төгсгөл биш ээ. Үхэл гэдэг бол бидний хувь тавилан бас биш.
Хэрв та Есүс Христийг өөрийнхөө амьдралд оруулж ихийг хүлээн зөвшөөрч Есүс Христэд боломж өгөх юм бол Есүс Христ таны амьдралыг одоо энэ амьдралыг чинь өөрчлөө зогсохгүй, бодол санааг чинь цэгцлээ зогсохгүй, танд мөнхийн амийг бэлгэлье гэж амласан. Таныг үхлийн биеэс чинь холдуулж, цоо шинэ биетэй болгон дахин амьлуулъя гэж амлаж. Тэрээр удахгүй ирнэ гэж амласан. Түүний эрэлт ойрхон болсон. Тэрээр биднийг хүн төрлөختнийг ойдгорлуулж гашуудуулж байгаа үхлээс салгахын тулд тэрээр дахин ирнэ гэж амласан. Библиэлд цааш үргэлжлүүлэн. Ингэхдээ нүд ирмхийн зур нэг агшинд бүрэн эцсийн дугаар тийм болно. Учир нь бүрээ дугалж өөхөксөд үл муудах руу амьлуулагдаж бид ч гэсэн өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь өөхөшгүйг өмсөх ёстой. 1-р Коринф номын 15-ын 53 дахь ишлэл. Тэгэхээр бид бол мөхөс бие гээгээд төгс биетэй болно гэж хэлж байгаа. Нүд ирмхийн зур бид өөрчлөгдөнө. Дахин энэ дэлхийг орчлын ертөнцийг үхэл хизээч ноёлохгүй тийм цаг ирнэ гэж хэлж байгаа. 1-р Коринф номын 15-ын 20 дугаар ишлэл дээрээс. Учир нь бүрээ дугалж өөхөксөд үл муудах руу амьлуулагдаж бид ч гэсэн өөрчлөгдөнө гэж хэлсэн. Энэ бол бидэнд өгөгдсөн хамгийн гайхамшигтай итгэл найдар. Есүс Христэд итгэдэггүй. Хүний сүнс мөнх очдог гэсэн ийм итгэлтэй хүмүүс зөвхөн энэ амьдралдаа л амьдрах гэж хичээдэг. Тэр хүмүүс дараагийн амьдралдаа яаж очих вэ гэдэгтээ санаа зовж хий дэмил өөрсдөө буян хураах гэж хичээдэг боловч гэсэн хизээч хүсэж бодсон мөрөөдөл нь биелэгдэг. Яагаад гэвэл бид бүхэн гим нүгэлтэй хүмүүс. Хичнээн бид хичээсэн өөрөөсдөө аврах ямар ч боломжгүй. Тийм ч учраас бидэнд аврах шигцээтэй байсан. Аврагч мань бидэнд ирж бидэнд авралыг санал болгосон. Илчлэлт номын 21-ийн 4-р ишлэл дээрээс. Ийхүү Есүс биднийг өөршин шинчлээд тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь алчин тэнд цаашид үхэл байхгүй болно, тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үг болно. Ийхүү анхны юмс нь өнгөрөн одно гэж хэлсэн ба. Нэгэн эмнэлгийн өрөөнд нэг настай хүн хүрэгдэж ирсэн. Түүний ирсэн өрөөнд өөр нэгэн хүн байсан. Гэр бүлийнхэн тойрон зогсон сүүлчийн замд нь тухайн хүмүүсийг үдэж гисэн. Тэгээд нэг нь бол Христэд итгэгч, нөгөөх нь Христэд итгэдэггүй гэр бүл байж. Христэд итгэдэггүй гэр бүлийн хамгийн дотны хүн болох тэр эцэг нь нас барахад хүүхдүүд нь, эхнэр нь маш их гашуудан уйлж, яагаад бидний орхин явбаа хэмээн гашуудан уйлж байсан. Харин тэгтэл Христэд итгэгч гэр бүл нь өөрөөр хандж байсан. Христэд итгэгч бус гэр бүл нь үр баяртай дахиж бидэнд хизээч уулзахгүй гэсэн ийм үгийг хэлж исэн бол харин Христэд итгэгч гэр бүлийнх нь маш их итгэл найдвартай байсан. Яагаад гэвэл Библиэлд хэдий үхэл байгаа боловч гэсэн бидэнд бурхан итгэл найдвар өгдөг гэдгийг харуулсан байдаг. Христэд итгэгч гэр бүл сайхан амраарай. Унтаад сэрхэд чинь бид дахин уулзах болно. Маргааш уулзъя гэсэн ийм үгийг хэлэн хагтсан байдаг. Эдгээр үхэл гэдэг бол биднийг хагцуулж сэтгэлийг минь гонсоолгож гашуудлыг бий болгодог ч гэсэн бурхан бидний төлөө үхлийг итгэл найдар болгон өөрчилсөн юм. Үүнээс илүү сайхан итгэл найдар гэж байхгүй гэж байна. Бидэнд итгэл найдар бий. Хэдийгээр бид бүхэн гим нүгэл дарлуулж үхдэг болсон ч гэсэн бурхан биднийг үхлээс амьлуулна гэж амласан. Тэр өдөр удахгүй ирнэ гэж тэрээр хэлсэн. Тэр өдөр бол хамгийн гайхамшигтай хүн төрлөختний хэсэн ядан хүлээж исэн тийм цаг үе болно. Тэр өдөр хүүхдүүдэд алдсан эцэг их хүүхдүүдтэйгээ уулзах болно. Эцэг ихтэйгээ баяртай гэж хэлсэн хүмүүс эцэг эхчүүдтэйгээ уулзах болно. Олон хүмүүс хагдсан тэр сэтгэлээ нээж зүр сэтгэлээрээ эдгэлж бие биентэйгээ дахин хизээч үрд мөхөд баяртай гэж хэлэхгүй тийм сайхан цаг үетэй тулгарх болно. Тийм сайхан итгэл найдрыг эзэн бидэнд өгсөн. Тийм учраас үхэл гэдэг бол бидний хувьд аимшигтай хувь тавилан биш. Харин зөвхөн нойрсолт юм. Бурхан та бүхнийг ивэж түүнд итгэх итгэл боломжийг бас танад өгөөсэй гэж би хүсэж байна.
Цөмөрө бурхан тандан залбирэн гуйцгаая. Агуу эзэн хариу бурхан минь. Бидэнд хамт байж биднийг удирдах, бидэнд үннээ зааж өгж байгааг баярлалаа. Үхлийн талаар таны зөв ойлголтыг хүлээн авч, та биднийг үхлээс аврах хүсэлтэй байгаа гэдгийг мэдрүүлж өгөөч. Бидэнтэй хамт байж биднийг удирдан үннээ зааж өгж байгааг баярлалаа. Энэ бүгдийг таны хүүгийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Хэрв та бүхэн бидэнтэй холбогдож илүү их судлахыг хүсэж байгаа бол доор гарч байгаа хаяг руу хандаж болно. Тэгээ бурхан та бүхнийг эвэх болтугай.